Жадран аймгийн тэргүүлэгч Тэмүүжний анд. Бодоншрын 8 дугаар үеийн хойчин Жадран овгийн хар хадааны хөвөн. Жамуух Тэмүүжин нар анх 1172 онд 3 шагаа, цутгамал шагаанаар солилцсон анд бололцсон. Дараа нь 1173 онд онны мөсөн дээр тоглож байхдаа Жамуух Бяруны иврээр ийсэн дууд сумыг Тэмүүжинд өгч, Тэмүүжин арц модон годлоод Жамуухт өгч дахин анд бололцжээ. Тэмүүжний хүслээр Хэрээдийн Ван хаан тоорол Жадраны Жамуух нар 1179 онд 3 мэрэгдийг довтолж бүр түвшнийг суллав. Энэ тулдааны дараа Жамуух Тэмүүжин нар Хорхнагийн хөндөд бууж эртний анд бололцсноо дурсаж улам дотны явхаа андгаалж Тэмүүжин удууд мэрэгдийн тогтоо бихээс олзлон авсан алтан бүсээ Жамуухт бүслүүлж тогтоогийн ирмэг халуун морийг унуулж Жамуух увс мэрэгдийн дайр үсний олзолсон алтан бүсээ Тэмүүжин бүслүүлж мөн дайр үсний эвэрт ишгэн цагаан морийг унуулж найр хийжээ. Гэвч тэд жил агасын дараа нүүдлэхийг замаа үл ойлголцсон салжээ. Тэмүүжин 1189 онд хамаг Монголын хан болов. Үүний дараа 1201 онд Эргүүнээ мөрөн цутгах хам мөрний агуу нугад Хатхин Салжууд, Дөрвөд Татар, Ихрэс, Хонград, Горлос 8 мэрэгд тайжууд аймгийн тэргүүлэгчид жуулж Жамуухыг гүр хаан өргөмжилж Чингис хаан Ван хаан нартай байлдахаар тохиролцов. Чингис хаан Жамуух нар 1190 онд Дадан Балжуудад, 1200 онд Танаа горх, 1201 онд Хуйтэн, 1203 онд Маа өндөр, 1204 онд Нахуу гүнд туслус байлдсан. Гэвч Жамуух байлдааны үед хил мэдээ хүргэх, тулдааны талбараас зайлан гарах, өөрийн холбоотноо амаар айлгаж үгээр өхүүлж сэтгэл зүйн хувьд байлдах чадваргүй болгох зэргээр Чингис хаан тусалж байв. Нахуу гүний байлдааны дараа Жамуух тагн ууланд хорогдож байхад чадар нөختөн түүнийг баривчлан Чингис хаанд авчирсан. Хан эзэндээ халдсан тэдгээр нөхдийг Чингис хаан цаазалж Жамуухын аж тусыг дурсан хэлж дахин ойртож нөхөрлөг санал тавив. Гэвч Жамуух өөрийнгийн бурууг дурдаж анд нөхөр минь сойрхож амийг минь өтөр томилго гэсэн тул Чингис хаан түүнийг сурвалжит хүний ёсоор цус харгалгүй нөхцөөж ёс төртөө оршуулжээ. Бичлэг таалагдсан бол Монгол пэйждээ нэгдэн фоллоу дараарай.